өчигдөрчөн тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хилцээ мэргэжилтэн цагдаагийн ахлах дислэгч Пүрэв ханд оролцож байна. Сайн байна уу? Сайхан амарсан уу? Сайн байна уу? Сайхан амарсан. Та бүхэн шинэ өглөөний мэнд хүргэе. За маш их баярлалаа. За студид цагдаагийн ахлах дислэгч орж ирсэн нэг тийм гоё мөрдөстэй эмэгтэй сүрлэг их гоё жахуутай харагдаж байна. За тийм мэдээж өнөөдөр бол 3 дугаар сарын 7-ны өдөр. За маргааш бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартин 8-ны баярын өдрийг өгтөж бид өглөө хэлбэртөө тэр дундаа зэрэг цагдаагийн албанд одоо ажиллаж байдаг мөрдөст бүсгүйчүүдтэйгээ төлөж өнөөдөр таныг урьсан байгаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Цагдаагийн байгууллагт яг хэдэн жил ажиллаж байна. За цагдаагийн байгууллагт ажиллахын гонцлог сайхан давуу талуудаас хэвлэлээ бас ярилцаад эхлэе. За би яг цагдаагийн байгууллагт бол энэ жил 10 дахь жилдээ ажиллаж байна. Бас нэг цагдаагийн сургуульд бол 4 жил сур төгссөн байгаа. Инхээр нийт 14 жил ерөнхийдөө мөрдөс зүйсэн цагдаагийн албаагч хийж байна гэсэн үг. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хилцээний мэргэжилтэн цагдаагийн ахлах дислэгч гэж тэгж байгаа. Тэгэхээр ер нь одоо ийм бидний бодлоор бол цагдаа цэргийн байгууллагт ажиллаж байгаа эмэгтэй хүмүүсийн цаг нар их баримталдаг. Бас нэлээ одоо хатуу ширүүн гэдэг юм уу? Ёс журамтай энэ талаас нь хүлээж авдаг. Ер нь эмэгтэй хүний хувьд ямар байдаг вэ? За ерөнхийдөө бол эмэгтэй албаагч нар маань яг л эрэгтэй албаагч нартай адилхан үүрэг гүйцэтгэдэг байгаа. За ерөнхий бол бүгдээрээ яг цаг нартай ажилдаг, диктатуртай бид нарсын дээрээс басаа диктатуртай болохоор бүх юмуд маань ажилдаг байгаа. Гэхдээ эмэгтэй албаагч нар маань бас тухайн одоо тий албаагч нартай хамт ажиллахдаа хамгийн гоё байдаг. Яг гэвэл эрэгтэй хүмүүс маань их олуулаа байдаг. Тэр дотроо цөөхөн эмэгтэй албаагч нар гэдэг болохоор бас нэлээд хүндэтгэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг. За тэгээ бас мөр зэрэгтэй яг ижилхэн эрэгтэй албаагч нартайгаа ижилхэн үүрэг гүйцэтгэдэг болохоор тэд нартэйгээ бас илүү эрэгтэй хүмүүсийг илүү ойлгодог болдог ч юм уу те. Тэр талаараа илүү тийм бусад эмэгтэй хүмүүсээс илүү өөр байдаг байхаа гэж боддог. Мэдээж яг цагдаагийн албанд орох тэр хүсэл мөрөөдөл эзэнээс бий болсон 10 жилийн сургуулаа төгсөөд ер нь цагдаа болно гэж боддог байсан юм уу? Аль эсвэл ямар нэгэн өөр зүйл шалтгаалж энэ салбар руу орсноо гэдэг асуусан байна л да. Яг нөгөө сургууль 10 жилээ төгсөөд янгууд эцэг их нэг сургуулийн чиглэл хэлдэг те чи нэг тийм чиглэлээр сураач эсвэл юм чиг. Миний хувьд бол ерөөсөө тэгээгүй. Миний эцэг их болохоор шууд за чи өөрөө ямар мэрэгжил эзэмших хүсэж байна? Тэр мэрэгжлэрээ л сур. Яг гэвэл энэ чиний ирээдүй болохоор чи өөрөө сонгосон дээр гэж хэлсэн. Тэгээ тухайн үед яг ингээд хоёр сургууль материал өгч ингээд явжсэн чинь цагдаагийн академи сонсогч нар маш гоё харагдчихсан. Тэгэхээр би бол инженерийн чиглэлээр сурах гэж байсан байхгүй. Тэгээд тийс инженерт материал өгчөөд ингээд явжсэн. Хүү ямар гоё юм бэ гэд тэгэл хаарсан. За би ер нь цагдаа боллоо. Тэгээд цагдаагийн академид хэлсэн байдаг. Хувцсын ер нь байгаа байдлыг хараад гоё санагдаад хэлсэн байх нь шүү дээ. Тэр үед тэгэл бөөнөр ингээл яг цагдаагийн сонсогч нарын хувц өмсөө явж байгаа. Яг намайг цагдаагийн академид ордог жил тийм ногоовцтой байдагс байхгүй. Тэр нь бүр амар гоё сүрлэг. Тэг ингээ урт шинээл өмсдөг тэд нар бүр амар гоё харагдчихсан. Тухайн үед бол. За ар гэрийн байдал ер нь яаж хүлээж авдаг вэ? Өглөө, өдөр, орой, шөнө гэл ер нь шаардлага гарсан тохиолдолд цаг наргүй ажилтаа байдаг баг. Тийм бид нар чинь дуудсан цагт бэлэн байх хэрэгтэй. Уцаа унтраах зэрэг байдаггүй. Тэгээд яалтчгүй нөгөө цагдаагийн академи сураад өгсөн. Дээрээс нь цагдаа нартай ажиллаж байгаа гэр бүлийн маань хүн бас цагдаа. Тэгээ хоёулаа цагдаа байдаг болохоор тэр гэрт нэх үл ойлголцох асуудал ч юм уу тийм үүсдэггүй. Тэгэл хүүхдүүдийн маань ээж аав маань харцдаг ч юм уу тэгэл хоёулаа за гэл цаг наргүй явдаг болохоор бүгд ойлгодог тийм болцсон гэдэг. Тэгээд дээр нь бол Монгол улсын төлөө зүтгэе гэж тангар хөргсөн. Тэгээд эх орныхоо аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрэх цаг заваа зориулан ажиллаж байдаг энэ эмэгтэйчүүдийг тэр дундаа Мартин 8-ны баярын өдөр цэрэг цагдаагийн албаагчдын бүсгүйчүүд хэрхэн яаж баярлалын болоо гэдэг бидэнд сонирн байна л да. За цагдаагийн албаагч за тэр тусмаа тээврийн цагдаагийн эмэгтэй албаагч нар бол баг баярын өдөр баярлдаггүй гэж бол. Тэгвэл 3 сарын 8-ыг тохиолдуулаад эмэгтэй албаагч нар бол онцгойлон баярлуулдаг байгаа манай албанаас. Тийм болохоор тухайн өдрийн одоо бид нар surprise гэдэг ерөөсөө задлаагүй маш их нууцгаа яг тэгэхээр нөө ковидын нөхцөл байдал гээд 2 жил бол ерөөсөө эмэгтэйж гэлтэнгөө бүх баяр ёслол хийгдээгүй. Тийм учраас нууцаад гэдэг байгаа. Тэгтээ бол тээврийн цагдаагийн албанаас эмэгтэй албаагч нар бол нэлээд юм анцгааллан баярлалдаг. Тэгтээ хүлээлт бол байгаа юм байна те. Маш олон ирчүүдтэй ажиллаж байгаа эмэгтэй албаагчд бол харьцангуй тоон цөөхөн байгаа гэж ойлгоод байгаа тий. Тэгэхээр бас аргагүй хаа. За бас нэг асууж тодруулах юм одоо өнөөдрийн зочин бол тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хилцээний
мэрэгжилтэн цагдаагийн ахлах тэслэгч пүрэв хандгаж бүсгүй байгаа. За мэдээж тээврийн цагдаагийн алба гэхээр одоо сэрэмжлүүлэх тал дээр бол гарамгаа маш их зөвлөгөөнүүдийг өгнө гэж ойлгож байгаа. Тэгээд 3 сарын 8-ны өдөр, 7-ны өдөр, 9-ны өдөр гэдэг энэ март тойрсон өдрүүдэд замын одоо ачаалал эмэгтэй хүмүүсийн жолоо барьж байгаа хандлага ер нь өөрчлөгддөг болоо нэг юм сонирхол татаад байгаа юм. Манай албанаас бас нөгөө 3 сарын 8-ыг тохиолдуулаад бас эмэгтэй жолооч нартаа бас сюрприз ярьдаг. Тэгээ энэ жил бас тийм сюрприз баригдах ба. За ерөнхийдөө бол эмэгтэй алба хаагч нарч гэлтэнгүн Монголын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолооч нар маань ерөөсөн маш их бие биенийг хүндэтгэлтэй хөдөлгөөнд оролцоосоо гэж боддог. Ингээгүй үсэн болоод өдөрт 200-аас 300 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ирдэг. Тэгээ хүн бүхэн яарч яадаг. Тэгэнгүүт нэг зам тээврийн ослын дуудлага мэдээллийн ардл 2-оос за хамгийн багадаа 2-оос 20 минут ингээд нөгөө зам дээр нөгөө хоёр машин маань төгжрээд зогссон байдаг. Иннээс болоод Монгол улсын замын хөдөлгөөний хүн бүхний стрессийг нэмжээдэг төгжрөл маань үүсч идэг юм аа. Тийм болохоор та ганцхан секундын ганцхан минутын одоо бие биендээ хүндэтгэлтэй хандсанаар бүгдээрээ зам тээврийн ослоо сурчлан сэргийлэхээс гадна одоо төгжрөл гэж стресстэй байгаа зүйлээс бас ангид байх боломжтой юм шүү гэж бас хэлмээр санагддаг аа. Би бас дахиад нэг зүйлийг тодруулахыг хүсэж байна. Юу вэ гэхээр дөрөв бас бид хэд удаа сюрпризийн тухай ярьлаа тий. Хизээш мартагдахааргүй дөр 3 сарын 8-ны өдрийн сюрприз хизээ байсан бэ? Тэрийг одоо ерөөсөө мартагддаггүй ч юм уу? Магадгүй одоо цагдаагийн албан хаагчдын барьсан сюрприз эсвэл гэр бүлийн ханы барьсан сюрприз ч юм уу? Тэр сюрпризээс олзооч. Тийм ерөнхийдөө ингээл нэг ажил дээр ихэвчлэн нөгөө нэг хийгээл ингээл сууж ядал гинт манайх гэхэд 8 эрэгтэй алба хаагч нартай ганцхан эмэгтэй алба хаагчтай хэлцээдэг байсан. Одоо энэ жил бол 2 эмэгтэй алба хаагчтай болсон л та. Тэгээд нөгөөдтэйгээ яг л ижилхэн чи би гэл ажиллая гэл явж ядал гинт тэгээд нөгөөд мань гаднаас ингээ гоё баярын бэлөө бүр түрүү жил нөгөө дарс хөдөлж аваад хамгийн гоёд нь тэр байсан нөгөө дарсны маань урталт нөгөө миний нэг гоё юм зургийг ингээ наацсан. Тэгээ ардталт нь болгоо нөгөө ингээ шошоо байдаг шүү дээ. Тэрэнд маш гоё ингээ нөгөө нэг юу шүлэг битсэн дөвбөн мурт ицсэн. Тэгэл ингээ амар бэлгэсэн. Би бүр амар баярсан. Тэр нөгөө хүн болгонд нэг ягаад гэдгүү гэсэн нөгөө дарсаа уухгүй гэл гэртээ байж тавьсан. Энэ дарс хизээ уухдах вэ гэд. Энэ дарс ингээ байж байна гэл байлгаад байдаг. Тэр бол хамгийн гоё тийм гинтийн тий яг нь бэлэг болгон өөрөө үнцэнтэйдэг. Гэхдээ тэр дарсны бэлэг бол үнэхээр үнцэнтэй надад гойсон гэсэн. Тийм байна. Тэгээ нөгөө юм ээлжтэйгээ гив энтгээ сонирхол татаа нөгөө 8 эрэгтэйтэй нэг эмэгтэй одоо 2 болсон гэдгээр зөрүүлээд 3 сарын 18-нд ямар байдаг бол? Тэгэл зөрүүлээд бас тэр дэгээ эвтэйхэн баярлуулахыг бодно. Тэгээд нөгөө ганцаар болохоор ихэвчлэн за хэдүүлээ хамтаа хоол нь ороо би та бүхэнд хоол авч өгье ч юм уу тий. Айл болох нөгөө бас бид нар чинь нэг ингээ баярын юм уу тэмдэглэх гээд ингээд тэгэхээр ямар ч нөгөө нэг бусад байгууллага за өнөөдөр баяртай амжиж ажлаа ингээ хоошлуулчих юм уу тий. Тиймэрхүү байдал байдаг бол тээврийн цагдаагийн албан тэр тусмаа нөө зохицуулт маш их замын хөдөлгөөн зохицуулаад ингээ ажиллаж идэг албаач нар бол цаг минутаа хоошлуулаад баяраа тэмдэглэх тийм боломж нь маш бага байдаг. Тийм болохоор айл болгоо сайнны цагаар амжуулаад юм уу айл болохоор тийм богино хугацаанд бусдыгаа баярлуулахыг хичээж. За 10 жилийн сургуулиас ахуулаад цагдаагийн албан хаагч болно гэдэг тэр хүсэл тэмүүлэлтэйгээ хүсэл зорилготойгоо тууштай байгааж байгаа. За сүүлдээ ямар хэцүү юм бэ? Нэрээ бас цагдаагийн албан хаагч байна гэдэгч бол зүгээр нэг хүн хараад ч юм уу бодож байгаа мөрөөдж байгаа болчдөг зүйл бас биш вэ шүү гэж шантарч исэн үе байдаг юм. Тэр нөгөө нэг би нөгөө 7 жил өөр албанд ажиллачаад 4 жилийн өмнө тээврийн цагдаагийн албанд томилогдоод за тэр өдөр нь яг ямар өдөр байсан гэсэн би битүүний өдөр томилогдчихдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө тээврийн цагдаагийн албаны алба хаагч нар маань битүүний өдрөөс ахуулаад нөгөө баярын хамгаалалт гэж аваад гудам замд бүгд эрэгтэй эмэгтэйгөө үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд би чинь тэр үед нөгөө жолооч биш. Дээрээс нь улаан мод ингээд охиж үзээгүй байсан чи за ингээ одоо нэгэн томилогдоод албан ажиллагаар болсон юм чинь годам замд үүрэг гүйцэтгнэ гэлдэгсэн. Тэгсэн чи тэр үед би тэгээ нөө хоёулаа явдаг юм бах гэсэн чинь уулзалт ганцаараа зогсдог юм байлээ. Йоо тэр үед ийм би хамгийн хэцүү олон машинууд хооронд нь мөргөлдүүлж хийвдээ гэсэн хамгийн хайжсэн. Гэхдээ яалтчгүй тэгээ нөгөө ахлахуудаа тухайн нөгөө дүүргийнхээ хэлцээхийн алба хаагч нарт би ингээд дөнгөж томилогдсон алба хаагч юу тэр тусмаа энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй алба хаагч юу гэсэн чинь тэр хэд маань надад маш их дэмжлэг үзүүлээд тэгээ тэр өдрүүдийг ардаа орхисондоо хамгийн их баяртай байдаг да. Сэргээр хамгийн жаргалтай, бахархалтай өдөр. Эмэгтэй алба хаагч нар ч юм уу ингээд нөгөө 6 сарын 1-нд ингээд хүүхдүүдийн баяраар
алтныхаа хувцсыг өмсөд хүүхдүүд байрлуулах гэдэг гудамжинд өрөг гүйдэг тий. Тэр үед хүмүүс хараад эмэгтэй албаагч тийм байна. Ямар гоё юм бэ? Энэ эмэгтэй албаагч гэх хамгийн гоё гэдэг яг гэвэл тэд нар тас нөгөө би өөрөө нөгөө нэг сонсогчийг хараад цагдаагийн актемд орё гэж боддог шиг намайг хараад бас нэг ч гэсэн хүүхэд цагдаагийн албаагч болъё доо гэсэн бодол төрж байгаа болоо да гэж боддог байгаа. Хүүхдүүдэд байтугай би одоо ингээл ийм яг тань шиг хувцаа бүрэн өмсөд ингээд яг албан ёсны хувцаа өмссөн байгаа. Бүр ингээд парад хувцас гэдэг ёслолын ус тийм хувцас өмссөн юм эмэгтэйчүүдийг харахаар цагдаа цэргийн хүн болдог ч байж юу гэсэн бодол бас төрөөд идэв шүү дээ. Мэргэжил сонгох гэж байгаа хүүхэд байтугай. Тийм ер нь бол яг албаны ингээд эрэгтэй эмэгтэй гэлтэнгүү бүгд хувцаа ингээд гоё өмссөн байгаа үед харсан хинж ямар ч хүн гоё юм аа та нарын нэгэн адил болох юмсан гэсэн тийм хүсэл мөрөдл хүн бүхэн төрж идэг мэргэжил байгаа. Дээр нь тэгээд яг энэ цагдаагийн цэргийн албан хаагч болоход эмэгтэйчүүдэд боломж болцсон нэр нь ямар байдیں۔ Одоо жишээлбэл жилдээд ичнэ эмэгтэй элсэгч авна гэсэн тийм хуваар заалт байд юм уу? Маш олон хүмүүс магадгүй бидний сонсож байгаа нэрийн цагдаагийн албанд орё л доо ямар шалгуур ямар юу байдیں бол эмэгтэйчүүдийн бага авдیں бол эрэгтэйчүүд нь их байх хэрэгтэй байдیں болов уу гэж бодож байна. Тийм яг уу юугаар үндсэн чиг үүргээр бол эмэгтэй албаагч нар маань арай бага авдаг байгаа. Гэхдээ цагдаагийн ерөнхий газрын хууль зүйн яамны харьяа цагдаагийн актем буюу дотоод хэргийг сургалт би нөө төгссөн үеэрээ яриад дотоод хэргийг сургууль маань тухайн жилийн нэг юугаа зарладаг байгаа. Одоо сонсогч элсүүлэх тоо хуваараа аль 2 сарын үед зарладаг байгаа. 4 сараас ахвалаад нэг юугаа аваа авчдаг байхгүй юу? Элсэлтэй. Босод сургуулийн бодох юм бол цагдаагийн актем маань 4 сараас эхлээд элсэлтэй авдаг. Босод сургууль маань 6 сард 10 жил төгснөний дараа авдаг бол 4 сараас авдаг байгаа. За мөн цагдаагийн актемд сурч төгсөхгүй байлаа гэхэд өөр мэрэгжил юм онцлог мэрэгжлүүдийн л холбооны инженер, эмч, сэтгэл зүйч эдэр гэсэн ийм чиг өөрөөр сурсан хүүхдүүд маань цагдаагийн ерхий газрын хүний нөөцөөс ингээд юг зарладаг байгаа. Сонгон шалгаруулалт зарладаг байгаа. Тухайн сонгон шалгаруулалтанд ороод цагдаагийн актемд орох бас нэг боломж. Мишээ цагдаагийн ажилтан болох бас нэг боломж байгаа. Мөн бас юу нэг олон нийтийн цагдаа гэдэг цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэх зорилгоор олон нийтийн цагдаа авдаг байгаа. Тухайн олон нийтийн цагдаа бас ажиллаж байгаад 2-оос дээш жил итгэх зүтгэлтэй болон ажиллаа цагдаагийн байгууллагын чиг үүргийг ойлгоцсон юм хүнд бас дээшээ дэвшин томилогдох тийм сонгон шалгаруулалтаа өгөөд дэвшин томилогдох боломж бас байдаг. Үндсэн сэргийлэх хэлцгээд таны үндсэн мэрэгжил зөвлөгөө байгаа шүү дээ. Энэ мэрэгжлээ Монголын радиог сонсож байгаа нийт жолооч нартай хандаж хүргээсэй гэж бодож байна. 3 сарын 8 гэдэг бол монголчуудын хувьд бидний хувьд бас ч гэж нэг юм зүгээр өнгөрөөчдөг баяруудын нэг биш шүү дээ, тийм ээ. Тийм. Энэ баяр маань эмэгтэйчүүдийн дуу хоолойгоо олон улсад хүргэх өдөр байдаг. За би ерөнхийдөө энэ радиог Монголын өнцөг болон бүр сонсож байгаа гэдэг утгаар нь эцэг их одоо жолооч нартай хандаж та хүүхдийн судал тээвэрлээч, аюулгүй байдлыг хангаж яваач гэдэг энэхүү сэрэмжлүүлгээ хүргэмээр байна. Яг тэгэхээр одоо эхний 2 сарын байдлаар гэхэд бага насны хүүхэд цам тээврийн осолд өртөж амнаас алдсан 9 тохиолдол байгаа. За энэ 9 тохиолдлын ерөөсөө 9-өлөө орон нутгийн зам дээр гардаг. За энэчнээс бид нар юу гэдэг вэ? Ямар дүгнэлт хийдэг вэ гэж шалтгаан нүслийг хараад үзэхээр орон нутгийн замд явж байгаа эцэг эхчүүд манд хүүхдүүдээ нөгөө удаан замд авч явж гин гэдэг утгаараа уртлын судал дээр авч явдаг. Эсвэл өөрийг ингээд нөгөө бие даалгаад арын ингээд хөндийг хойд судал дээр ингээд ганцааргийн суулгаад явж идэг. Энэ үед ямарваа нэгэн байдлаар зам тээврийн осол гарахад хүүхд маань шидэгдчихдэг байхгүй юу? Эцэг их энэ үднэс айл болохоор хүүхдийн судал тээвэрлэх юм бол хүүхдийн чинь аюулгүй байдлыг хангадаг юм шүү гэдэг утгаараа орон нутгийн замд хөдөлгөөнд орж байгаа бүх хүмүүсийг хүүхдэд зориулж хүүхдийн судал аваарэ гэж хүсмээр байна да. 3 сарын 8-ны энэ өдөр пүрэв хондын хувьд те маргааш энэ өдрүүд хэнийг баярлуулдаг вэ? Тэр юунаасаа бас бидэнтэй хаваалцааш. За маргааш болохоор миний бас төрсөн өдөр өдөг. Тэгээд би нөгөө ингээ энэ олон жил нэг ээжээгээ яг энэ өдөр өвдгөөд ингээд төрсөн болохоор ээжтэй маш их талархдаг. Тэгээ ээжээгээ баярлуулдаг. Бас 2 ихч байдаг. За тэгээд хамт ажилладаг эмэгтэй албаагч нараа баярлуулах хичээдэг те. За ингээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Пүрэв хаан танд баярлалаа. Тэгээ маргааш бол төрсөн өдөр нь тохиож байгаа юм байна. За тэгээд хайртай ээж нь 2 эгчт нь за мөн одоо Тээврийн цагдаагийн албан тэр дундаа Монголын одоо цагдаагийн албанд ажиллаж идэг мөрдөс гойсон эрхэм сайхан бүсгүйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартин 8-ны баярын мэндийг бас уламжлая. За ингээд бидний урилгатай одоо энэ өглөө хүрэлцэн ирж оролцсон танд за таны гэр бүл ажилтны амжилтын дээд өхний хүсье өрөө. За баярлалаа. Та бүхэн ч гэсэндээ сайн сайхан бүхний хүсье өрөө.